Тэгшин байж чадчихна уу? За hi guys, маш удаа олцсонгүй. Тэгээд өнөөдөр би танарт шинэ жилийн влог өргөн барьж байна. Тэгээ би одоо унтах чинь гэхдээ унтахаас өмнө эм цэцэг баглах гэж байгаа байхгүй юу? Вау! Юу гэж ингэж бичсэн бэ? Дахиад яасан бол тоо? Өмнөх хоёр દિવસ ажил дээр байна л гэсэн. Чи яалаа чинь юм уу гэж өөр зураг л ярьсан. Чиний хүчтэй яац бэл. Өнөөдөр 10 сарын 30 2025 он дуусгаад ингээд маш ойрцсон байна. Тэгээд маргааш би гэр бүлийнхэнтэй уулзах болохоор ихчэд нөгөө юм баглаа бэлтгэх гээд ийм их зөндөө цэцэг авсан байхгүй юу? Тэгэхээр юу ч гэсэн одоо би гайцтайгаа газ нэг суугаад боох хэрэгтэй байна. Тэгэхээр эхний цэцгийнх нь анпекинг хийе. Би нэг бөөний худалдаагаас цэцэг авдаг болсон. Тэгэхээр бөөний худалдааны гол онцлог нь нөгөө яг баглаа боож өгдөггүй. Өөрөөсөө боох хэрэгтэй гэсэн үг. За энэ эхний цэцэг нь энэ. Ваа. Айна. Сарнай гэхдээ өөр төрлийн сарнай. Сарнай биш. Ямар цэцэг юм? Нэ юу ч хэлээ. Ваа, за эхний цэцэг нь би нэрийг санахгүй байх гэхдээ ийм гоё цэцэг. Нэг л би нэг бүр аяа удаарсан юм зурдаг цэцэг. Тийм ямар юм? Харин нэг нь хайж. Талбанд орчихгүй юм. Би зүгээр гоё өнгөтэй. Миний нөгөө цэцэгтэй. Гибера гибера би амар дуртай ш. Би нөө дээрээс нь харсан чинь гибера мөн үү биш үү гэ эргэлцсэн ахгүй нөгөө эвринг. Тэ хараад гибера шарангтай юм. Үгүй яа ингэж юу. Яхаа зарим ингэ очоод ихтэй. Нэгээр нь одоо уутны сагаад чи суугаад салгачих. Би нөгөө данаа тэр нөгөө цэцэгний бөөний худалдаас цэцэг авахтаа тэр нөгөө худалдагчаар нь туслалсан байхгүй юу. Гэхдээ өнөөдөр тэд нөгөө шинэ жилтэйгээ тэгээ хаах чатанд би ороод ирсэн болохоор надад туслах боломжгүй байсан. Тийм болохоор би анх удаа өөрөө боох гэж юм. Гэхдээ яг үнэхээр ийм олон цэцгийг бол ганцаараа боож дийлэхгүй мэдээ. Тэгэхээр азаач манай найз ирсэн маа болохоор хамт болсон. Тэгээд энэ бичлэг влог болж YouTube дээр гарах болтгой. Явахраа. Манай ихч над шиг цэцгэнд маш их дуртай. Тэгээд 31-ний өдөр аюу гоё цэцгийн баглаа өөрийнхөө гараар хийгээд өгсөнд амар баяртай байгаа. За энэ бүр ингээд 30% нь юу цэцгийнх нь. Тэсний юу арай. Цэцгийн доо нөгөө. I love it. Эвэр хүүтэн байж тийм үү? Яахгүй ямар байна би толгой ямар түлч вэ? За хиний алдааг хамгийн их уучладаг вэ? Чи юу? Гэрээ ажлаас хамгийн их болтдог вэ? За хин хантайч маргалцсан хожих магадaltaй. За хин очиж байгаа гिचээд гэртээ байж байдаг. Ёсыг сахиж уус За биний байсаа шүү хондгоосоо байгаа. Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс андан бадар болтугай. Шинэ он, шинэ жилийн баярын мэндийг хүргье. Ой би чамд таам тоо. 10 9 8 би өнөөдөр та нартайгаа 2026 оны Vision Board гэсэн бичлэгээрээ уулзж байна. Тэгээд өнөөдөр би
энэ хөөрхөн том модон самбараа гоё 26 оныхаа зорилго мөрөөлөөр дүүрэх гэж байгаа. Тэгээд та нартай бас хуваалцъя гэж бодлоо. Би ер нь бол ингээд жил болгон заавал зорилго тавьдаг л да. Гэтэ нэг юм 2-3 их ч юм уу маш цөөхөн хэрний чанартай хитгэн зорилго тавьдаг. Энэ жилийнхаа тэгээд зорилгыг та нарт бас сонирхуулчих гэж бодоод энэ бичлэгийг хийжээ. Тэгээд энэ бичлэг бол та нарын шинэ жилийн бэлэг гэж бодоорой. За эхэлцгээе. Нэг зорилготой холбоотой ингээд зургуудаа би ингээд багцлаад урдаа тавьсан байна л да. Тэгмүүд хамгийн олон зураг хэвлсэн зорилго маань бийж явах. Тэгээд яг энэ дотор нийт 1 2 3 4 5 6 7 зураг багцсан байгаа байхгүй юу. Тэгээ яагаад бийж явах гэж байгаа вэ гэхээр манай найз Такай маань Бээжинд одоо сурж байгаа хэлний бэлтгэлээр Бээжинд гоё байгахгүй юу. Тэгээд Монголоос Бээжин хүртэл чинь 2 цаг нисдэм шүү дээ. Тийм болохоор би найз дээрээ очимаар байгаа. Тэгээд Такай бит хоёрын ийм Оросд авсан зургийг би ингээд эдитлээд Canva дээр эдитлээд ингээд хятадд байгаа юм шиг Бээжингийн энэ газар нар нэг Бээжингийн яадаг ордон чигнүүд юм нэг алтартай газар л юм шиг байгаа. Тэгээ энд ингээ очсон байгаа. Би ингээ эдитлсэн ба тий. За тэгэхээр энийг зоочи. Би тэгээд бас зоож аваад яаж харуулмаар юм бэ тий. За энэ маань одоо хамгийн гол зорилго маань учраас би бүр голт нь зоочи гэж бодож байна. Үгүй ч ямар хэцүү юм бэ? Үгүй яаж тий яаж? Та нар зоож аваа харуулах шаардлага байна уу? За окей. Такай бит хоёрыг 26 оныхаа хамгийн гол зорилгоор ингэж голт нь гогдоож өглөө. Би бол тэгээ бараг мөнгөө сэтгэлээрээ бол мөнгөө цуглуулад эхэлсэн байгаа. Энэ аялалдаа зориулаад. Тэгээ манай Кристинагийн ээж нь бас зөвшөөрөл өгсөн байхгүй юу? Одоо Оросоос Хятад руу визг болсон юм шүү дээ. Тийм болохоор бас Кристина гэрч магадгүй гэж бодсон. Гэтэ ерөөс хариухгүй байгаа тагчиг болсон. Тэгээд ээж нь бол окей гэдэг зөвшөөрлөө өгсөн байгаа. Тэгээд мэдгүй магадгүй хоёулаа эсвэл бүр гуруулаа ч уулзах магадлал. Магадгүй гуруулаа уулзах юм болов гэсэн найдлагаар ийм зураг бас янзлсан. Энэ Кристина Такай бит 3-ын Москвад авсан зургийг бас Бээжингийн нэг юм годамж дээр эдитлсэн. Энэ зураг нь ямар учиртай вэ гэхээр Такайын өөрөө уцаараа авсан зураг нахгүй юу? Би нөгөө Такайаас асуусан байхгүй юу? Чиний одоо нөгөө Бээжинд хамгийн очих дуртай газар чи юу вэ гэдгсэн чинь над руу энэ хойнд байгаа энэ годамжны зургийг авсан байхгүй юу? Тэгээд ямар учиртай мэдгүй лаа ингээд өөрөө дуртай гэсэн. Тэгээд би ингээд бид нарыг очингууд найзуудтай хамгийн дуртай газараа үзүүлж гин дуртай газараа харуулад ингээд зугаалж гин гэсэн утгаар ингэж эдитлж оруулсан маа бас шууд нөгөө таг дэлхийн интернетээс зураг авч ирсэнээс гээд арай бодтой юм хичээсэн. Тэгээ та нар харуулахгүй байна. Харуул аягүй хэцүү юм байна. Зоочвол ингэ юм байна те. Sorry, ер нь би өөртөө дутаагаараа хийж идэх хөө. Би ингээд үнэхээр ингээд та нарт харуулгангаа ингээд зооё гэсэн хүсэл байсан боловч хэцүү юм байна. Тийм ээ. Тэгэхээр би ингээд сууж агаал хийчих. За эдтэй холбоотойгоор энэ болохоор Улаанбаатараас Бээжин явах юм Мяти онгоцны билетийг би яг сайтнаас нь орж аваад бодит билетийн скриншотыг хийгээд ингээ гаргаад ирсэн. Тэгээд нэг талдаа ойролцоогоор 430 сая төгрөг гэдэм билээ. Тэгээд хоёр талдаа баг ингээ сая хүрэхгүй. Айгүй боломжийн үнэтэй. Тэг болохоор бас их найдлага төрж байгаа. За энэ бүр амар гоё зураг заяа. Сайн харах юм бол ингээ цаана нь онгоцны ингээ сайн харах юм бол ингээ онгоцны буудлын дээр цаана ингээ онгоц монгоц байгаа харагдаж байгааз тэгээд өөрөө өр дээрээ лаптопоо тавьсан ингээд бичлэг эдитлж байгаа охины зураг байхгүй юу. Тэгээд эдитлж байгаа яг аппликейшн болохоор iMovie гэдэг миний эдитлдэг аппликейшн байх шиг байгаа. Тэгээд энэ зургийг харсан чинь ингээд шууд надад тийм амар гоё мэдрэмж өгсөн. Би яг ингээд онгоцны буудлын дээр те одоо ингээд биж аялчаад Монгол руу буцаж явах та тий дүрсээ ингээд компьютер руугаа хуулаад онгоцоо хүлээх зураг гоё ингээд эдитлээд сууж ингээд шууд төсөөлөгдөөд энэ зураг шууд ингээд миний зүрх рүү ороод гоё мэдрэмж төрүүлсэн болохоор энэ зургийг принтерлж гаргасан. Тэгээ зөвхөн ингээд аялах биш та нартаа бас аяллаа гоё влог болгож харуулахын төлөө гэд.
За дараагийн зураг нь болохоор нөгөө хятад нэг ийм үйлчлэгээд юм байл л дээ. Нөгөө хятадын хаан хатны ийм гоё хувцас өмсүүлээд мейкап үсийн засаж өнгөтэй энэ зургийг авч өгдөг юм үйлчлэгээ байт юм билээ. Тэгээд тэр надад амар хөөрхөн санагдаад надад бас айгүй зохих юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тийм болохоор бас очоод тэрийн доршиж үзвэл санагдаад энийг хийж үзнэ гэдэг ингээд хэвлэлсэн баа. За тэгээ мэдээж одоо Бээжингийн хамгийн гол очдог газар гэх юм бол Universal. Тэгээд Universal мэдээж очсныг Universal-аар аялна. Тэгээд гой тоглох авах гэж одоо Universal-ын зургийг хэвлэлсэн. Хамгийн сүүлийнх нь болохоор зүгээр хятадын тугаагаа Бээжин ч одоо Бээжин явна гэж ботхоор яагаад ч юм ингээ минь толгоныг хятад гэж буухгүйсэн баггүй юу? Бээжин ч Бээжин гэдэг. Тэг болохоор би ингээ хятад явнаа гэдэг ботхоор ингээд бас улсынхын тугийг ингээ хэвлэлсэн байна. За тэгэхээр эхний зорилго Бээжин явах байлаа. Тэгээд яг зургуудаа нэлээд голчилж тавьж өглөө. Дараагийн миний 26 оны зорилго бол та нарт бас айгүй энгийн санагдаж магадгүй. Энэ дээр бүр маш олон зураг хийсэн байгаа. 4 зураг хийсэн биш үү? Миний хувьд 26 онд яг ийм нөхөрлөл дээр амар их хамаар байгаа байхгүй юу. Тэгээд би одоо газар амьдарч байгаа тий бас байрандаа хөрхэн засвар масар хийсэн. Сансаас галтгоо хийсэн. Яг гоё яв гэдэг хөрхэн галтгоотой болсон би. Тэгээд гоё гэртээ дажгүй засвар хийсэн юм чинь одоо хүн юмтай оруулахад бас ичихгүй. Тийм болохоор гэртээ айгүй гоё юм party event зохиогоод тий Fine and Canvas гэдэг юм уу. Эсвэл ингээ vision board night гэдэг ч юм уу ингээл янз бүрийн гоё найзуудынхаа дунд юм event зохио гэж бодоод гэртээ айгүй найзуудаа маш их авчирмаар байгаа. Хамт гоё хоол хийж идээд юм ярьж суух тий гэртээ маш их юм host хиймээр л байгаа баггүй юу. Тэгээ түүнтэй холбоотойгоор иймэрхүү зургууд хэвлэлсэн байна. Эхний зураг нь болохоор амар гоё цэцэгтэй латте чимэлсэн ширээний ард ингээ хүмүүс тулгаж байгаа юм зураг байгаа байхгүй юу. Би зөвхөн Pinterest руу ороод ингээ зураг хурааж явахдаа надад гоё мэдрэмж өгсөн зургуудын шууд хураагаад явцсан. Энэ болохоор ингээ нэг охин торт үлээгээд ингээ баярлж байгаагаар би бас 12 цагт баг торт үлээж байгаагүй лөө. Тийм болохоор яг үлээж лээсэн байна. Гэтэ яг сюрприз болгож үлээж байгаагүй юм. Яг хажууд нь хавд исэн болохоор үлээх нь гэдэг мэдээд үлээжсэнээс ш бүр яг ингээ тийм огт мэдээгүй байхад ийм сюрпризээр намайг хийж төрсөдрөөр ингээ үлээлгэж байгаа байхгүй. Тийм болохоор бас тэгж үзмээр л байна. Нэцүүдаа тэгээд бас ийм зураг хийвсэн байгаа. Энэ аим хөрхэн зураг ийм ширээний засал тахгүй юу? Энэ ширээ аим хөрхэн ийм ягаан даваа мавуу тавиад ийм цагаан бүтээлэг дивсээд аюу гой чимгэлсэн байгаа. Би тэгээд яг ийм юм захиалсан. Тэмүүгээс захиалаад тэгээд өнөөдөр хүргэлтэнд бүр ирж байгаа. Тэгээд бүр 100 мянгаар лааны тэр доотлох юм 50 маяг гээд хүмүүсийг ирэхэд гой ширээ цаасан гэж зөндөө юм захиалсан байгаа. Тэгэхээр би шууд энэ зорилгынхоо ингээд биелүүлэх үе шатанд айлтаа орсон. Хамгийн сүүлийнх нь болохоор зүгээр ингээд урд нь ингээд юм хоол моол тавьцааны 2 инээж байгаа юм зураг байгаа байхгүй юу. Тэгээ энержи нь бас таалагдсан болохоор энэ зургийг сонгосон. Аа гоё ингээд гэрээний хоол тавьцсан, тэгснэ гоё wine тавьцсан. Тэгэл амар 2 инээлдэл жаргалтай байгаа юм зураг. Би 26 онд багтаагаад 6 удаа гэртээ хост хийн гэсэн юм бол зэрлэг тавьсан байгаа. Тэгэхээр энэ 2 сар нэг гэхээр хэтэрхий ихч биш баач биш аюу гайгүй тоо гэж бодож байна. За тэгтээ 6 биш ч гэсэн яах вэ? Лав би ингээл гэртээ хост хийж л эхлэмээр байгаа гэсэн. Өмнө би ингээд vision board гэсэн бичлэг хий гэж юм боддог байсан. Гэхдээ хичээж чадахгүй сахгүй яагаад тэгэхээр ингээл энэ жил би энэ зорилготой юм хийж бүтээн гэсэн хэрнээ жил дууссан чи юу чийгөө алин хийж бүтээгээгүй бүр амар сэтгэлээр байгаа юм шиг санагдаад тэгээд ингээд хичээж ерөөсөө хийдэггүй байсан. Хүн амт ингээд зорилгоо хэлхээс гэтэ энэ удаа бол тэгэл хичээн тэгэл бүтүүл тэрлээс бүтэхгүй бол тэрлээс хичээж байгаа л гол юм зин гэж бодоод энэ бичлэг хийж байна. За дараагийн зорилго талаарт маш их таалагдах байх. Энэ зорилго дээр бүр юм 4 зураг байна. Энэ 4 зураг нь юм дөрүүлээ эдит хийж байгаа зураг байхгүй юу. Тэгээ vision board дээр хамгийн сүүлийн ингээ бүтцэн зорилгоо харуулахаас илүү тэр зорилго руу явж байгаа үйл явцыг харуулах амар чухал гэж хэлсэн байхгүй надад. Тийм болохоор одоо жишээ нь турмаар байлаа гэхэд юм гоё турхаа битээ охины зураг тавихаас илүү тасгал хийж байгаа зураг тавих амар чухал. Тэгэхээр миний дараагийн зорилго бол 2026 онд нэг л хэлж тасахгүй байна. 2026 онд YouTube бичлэгээ илүү олон удаа хийх юм зорилготой байгаа. Тэгээд илүү олон удаа гэдэг нь те миний төсөөлөлт сард нэг ч юм уу
Тэ ядаж сар нэг юм бичлэг гаргацдаг бол гэсэн сэтгэлтэй тийм хүсэл тэмүүлэлтэй байна. Гэтэ тэгээд life happens амьдрал яаж ч магадгүй болохоор би бас хамгаалж чадахгүй байна. Гэтэ хичээнэ. Тэгээд YouTube дээр гоё олон бичлэг оруулахын төлөө гээд дандаа эдит хийж байгаа юм зургууд тавьсан. За эхнийх нь болохоор яг ингээд юм бараг подкастер хууч юм гоё сет засан хоёр охин юм яриад юм зураг авалтын үеийг харуулсан бичлэг байна. Тэгээ бас тэг дандаа ингээд нэг камерын урд ганцаараа суугаад тахгүй арай өөр форматаар ямар гоё бичлэг хийж болохоор энэ бас туршиж үзмээр нь штэ тий шинэ юм туршиж үзмээр байна. Энэ болохоор бүр яг миний нөгөө iMovie гэдэг аппликейшн дээр эдитлж байгаа охины зураг. Би ингээд яг юм чивчтэй ингээд урдаа ингээд аппликейшн нээчихэл ингээд суудаг байхгүй юу. Тэгээд надтай амар ажилласан санагдаад энийг хийвэлсэн. Тэгээ хамгийн сүүлийнх нь болохоор iMovie биш CapCut дээр эдитлж байгаа зураг байгаа. Энэ болохоор бүр яг миний одоо эдитлж байгаа бичлэгийн юм скриншот ахгүй юу. CapCut дээр би өөрөө Instagram Reels-үүдээ эдитлдэг. Тэгээд миний нөгөө Туркт нөгөө концерт үзсэн тухайгаа нэг юм Reels хийх гээд би одоо хүртэл чадаагүй байхгүй юу. Тэгээд хэдэн сар өнгөрсөн бэ? Бараг хагас жил өнгөрчөөд ах чи би гээд тэр Туркийн концертыг үзсээр Reels одоо хүртэл хийж чадаагүй байгаа. Тэгээд шалтгаан юм бол нөгөө амар их бичлэгтэй. Тэгээд ингээд 20-30 минутын ийм урттай бичлэг байгаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг би ингээд яаж 1 минутанд гоё багцлж ярих уу гэд хасаад нэг л одоохондоо чадахгүй байгаа. Тэгээд нэгт тийм бичлэг дуусгахын төлөө хоёрт юу Instagram-да тасралтгүй Reels оруулаад идэвхтэй байхын төлөө гэд ийм зураг оруулсан байгаа. Би ингээ бодсон чинь бараг яг шинэ жилдээ зориулж тэр жилийнхаа vision board-ыг юусоо хийж байгаагүй мэн. Дандаа нэм олон жилийн хүрээтэй vision board хийжсэн болохоос бараг анх удаа яг тэр жилдээ зориулж vision board хийж байгаа юм шүү дээ. Дараагийн зорилго руу оръё. Энэ бол яг юм тодорхой зүйл юусоо биш. Зүгээр мэдрэмжийн тухай тахгүй юу? Pinterest дээр би ингээд energy гэдэг search хийсэн чинь ийм амар олон зураг гарч ирсэн л дээ. Тэгээд энэ зураг нь болохоор миний хувьд хайр гэдэг нэртэй зураг. Яг би хайрыг хувьдаа ингэж мэдэрдэг. Зүгээр л 26 онд айгүйх хайр мэдэрмээр байгаа. Заавал эрэхтэй хүндэлдэггүй. Яг гэр бүл найз нөхдөдөө өгж байгаа хайр бас авж байгаа хайр. Тэр нь гоё тэнцүү байх болох бай. Энэ болохоор зүгээр л нэг тийм нэм гэгэрлийн зураг байна. Энэ зураг миний хувьд feminine energy гэдэг нэртэй зураг баг. Зүгээр л амар гоё, тайван, аз жаргалтай. Хинт ч муу, юу ч муу санахгүй, өөрийнхөө зорилгын төлөө хичээгээд зөв замдаа явж байгаа юм үзэсгэлэнтэй бүсгүйн зураг юм шиг. Надаа тийм мэдрэмж өгч байна. Энэ бол зүгээр feminine energy-гээр юм ханхалсан зураг юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ хомын 26 андаа гоё эмгтэй илэг. Тийм гоё яхад төлөө. Би ихтэй яг ингэ санагдаад байхгүй юу? Нэг л яг амьдралын төлөө ингэ хичээгээл өдөө шөнөгүй ажиллахаараа би амар эргэтэй л болчдөг. Нэг ийм болчдөг байхгүй юу? Тэнгүүд би бас хит тийм амар дургу болсон. Тийм болохоор эргэтэй эмгтэй энержи маань гоё тэнцүү байгаасай. Бас хиттэй зорилгын төлөө хичээж байгаа гэдэг нэг юм. Ийм болтой амар гоё. Гоё нэг юм хөнгөн зөөлөн ийм уян ийм л амар 26 анда. Энийг хамаагүй ярьж болох юм болоо за мэдгүй. Part time office job гэсэн бичээг байгаа. Энийг би бас өөрөө бичээ зүгээр хийвэлсэн. Би нөгөө офис ажиллаа 7 хоногийн одоо 5 хоногт нь хийхээр нөгөө 2 хоногт нь үлдчихэж байгаа хасаа бүтсэн юу ч амжидгүй. Хасаа бүтсэндээ чаавас үсрээл нөгөө Instagram дээр reel хийгээд дуусчихдаг байхгүй юу. Тэгэл гэр орны ажил гэл би ганцаар амьдрэх юм санаа туслах хийж байгаа байхгүй шүү дээ. Тэгээ би бүх юм ингээл өөрөө амжуулах гад ингээд амжихгүй байгаа. Би ажилд ороод ингээд балбын усаар 9 сар болцсон байгаа байхгүй юу. Тэгсэн ирнээл амжуулчих болох юм бол үгүй хичээд хахад л амжихгүй байгаа байхгүй юу. Тэгээ би ингээд ажилд орсон болохоор 100% ингээд YouTube ингээд хайцсан байгаа даа шүү дээ. Тэгээ би YouTube дээр бүр ингээд маш их хайртай болохоор би YouTube-ийг хаймааргүй байгаа болохоор ажлаа 7 хоногийн 5 хоног биш. Ядаж нэг 4 хоног ч юм уу болгох тийм боломжийг бас ингээд хайж байгаа. Тэгээд тэр мань бүтэх болтугай гэд part time office job гэдэг нэртэй зураг хийвэлсэн байна. Дараагийнхан болохоор айгуу тийм хөөрхөн бас айгуу ойлгомжтой юм зорилго байгаа. 12 dates with mom гэж бичсэн. Ээжтэйгээ 12 удаа болцоонд явнаа гэсэн юм зорилго тавьсан. Ингээ болцоо гэдэг нь гэхдээ яг заавал тэг ингээл ресторан гэтэн 100 мянгаар ингээ цуух биш.
би бас бодохдоо манай гэртээ ээж ирээд гоё ингээ хамт хоол моол хийдэг ч юм уу те юм кейк мейк хийдэг ч юм уу нэг тиймэрхүү дүү гэж байж болно. Ээжтэй голцоо цаг гаргахыг хичээнэ. Тэгээд 12 болцооны явна гэсэн ийм зорилго тавьсан байгаа. Тэгээ энийг бас баримтжуулаад Instagram дээр reel хийгээд үлдээвэл амар сонирхолтой санагдаад байгаа. Үүгээр одоо миний зорилгууд бол дуусж байгаа юм. Тэгээд зүгээр ийм хэдэн өгнүүд хэвлсэн. Энэ бол яг нөгөө 50k subscribers гэсэн ийм тортны зураг аахгүй юу. Тэгээд дараа нь би анзаарсан. Би эхэндээ анзаараагүй. YouTube би ийм icon аваад би өгөө энийг Instagram гэж бодож энэ зургийг хэвлсэн байхгүй юу. Instagram дээр би одоо 28700 followersтай байгаа. Тэгээд одоо 2025 биш ээ. 2026 дуусгаад би ингээд 50000 болгоцсон бай гэдэг бодолтойгоор өгн хэвлүүлсэн чинь дээр нь ингээд YouTube-ийн icon гэж дарсан. Тэгээ би YouTube дээр одоо 40,000 наагчтай ба. Тэгээ бас ингээд 50 болчихвол гоё тийм. Хоёр платформ хоёлаа ингээд өсөөд хоёлаа 50 болохын төлөө. Гэтэ яа надад яг ингээд одоо хачин тоо надад бас нэг амар чухал биш ахгүй юу. Гэтэ зүгээр л хоосон байснаас нэмчүүл гоё санагдаад тэг нэмсэн. Мяу мяу мяу. Энэ ахаар зүгээр in my it girl era гэж бичсэн маа зүгээр л гоё үг шиг санагдаад. Тэгээ 2026 is my year гэд бас юм хэвлүүлсэн. Тэгээ тийм зүгээр л гоё positive energyтэй өгнүүд хэвлэх юм бол бас сонирхолтой санагдсан. Дандаа зүгээр юм зураг байснаас. Үүгээр миний vision board өндөрлөж байна. Гэтэ энэ дээр хамгийн сүүлд нэгхэн зүйл байгаа. Тэрийг би газ хайж болоо тийм. Хамгийн сүүлийнх нь болохоор ийм ёлкны чимэглэл байгаа. Энэ дээрээ believe гэд бичсэн байгаа аахгүй юу. Тэгээд энэний vision board дээр үлээ гэж атсан. Энэ яадаг чимэглэл вэ гэдэг тэгэхээр надад ёлк байхгүй л дээ. Тэгээд яг манай их чин гэрт нэг юм Friends New Year party энэ төргээ болдог байхгүй юу. Тэгээд их гэртээ ингээ найзуудаа уураад ингээ тэмдэглэдэг. Тэгээд тэмдэнд би очдог байхгүй юу. Тэгээд бид нар ингээд жил алгаа ингээд яг бэлэг солилцож байгаа. Энэ жил болохоор сэдв соголыгээд хүн болгоо нэг сугалсан сэдвийнхаа дагуу бэлэг авчирсан байхгүй юу. Тэгээд ингээд би болохоор жишээ нь ингээд мейкап гэдэг сэдв суглаад бүгдэнд нь мейкап өгсөн. Ингээ ажиллах юм өгч байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ингээд гэр ах уу гэдгийг суулсан хүн жилүүдээ бүгдэнд нь юм ажиллах ёлкны чимэглэл өгсөн. Тэгсэн чинь ингээд ганцхан минийх ч юм уу ихчих лав Merry Christmas гэж бичсэн заяа. Тэгсэн чинь минийх дээр ингээд believe гэж бичсэн байсан би ингээд гэртээ ирээд анзаараад ингээд юм сонин гоё мэдрэмж өгсөн баггүй юу. Тэгээд амар олон ингээд 6-7 ширхэг ингээд ёлкны чимэглэл ингээд бүгдээрээ ингээд шүрэл авч байгаа шлээ. Тэгэхээр надад Merry Christmas гэж таараагүй believe гэдэг үгтэй таарсан чинь мэдгүй би энэ амар ач холбогдлоо. Би гэдэг жижиг сажиг зүйлтэй гэж амар ач холбогдлоо гэж ингээд it's a sign my гэж тэгэхээр дуртай лахгүй юу да. Тэгээд гоё дэлгүүлүү байх чинь гоё штэ хөвчлөлтэй байхгүй. Тэгээд нэг харсан чинь итгээрээ бүх юм болж бүтнэ гэж байгаа юм шиг нэ амар гоё санагдсан. Тэгэхээр энийг хэлүүлээ vision board дээрээ ингээд онжуулчихад энэ тий. Яа, миний vision board ийм болсон байна. Энэ дээр яг ганц нэмэх гэж бодоод нөгөө зургийг хийвэлж амжаагүй гэх юм бол шүп би ингээд амар гоё шүптэй олвор санагдаад амар удаа хүснэлтэй гэхдээ ингээд яа зүйл чи ингээд тренд болж байгаа болохоор хүсэж байгаа ингээд би ингээд тренд болж байгаа зүйлдээ л болох ингээд автахгүй хичээдэг байхгүй юу. Нэг жил болгоно нэг ямар нэгэн хувцас нэг юм трендд ордог чи нэг юм бүрх юу бөх юм уу те. Тэгэхээр би ингээд трендд орж байгаа зүйлдэд автаад тэрийг ингээд авахгүй юм амар хичээдэг байхгүй юу. Гэтэ шүп бол үнэхээр миний чин зүрхний хүсэл юм байлээ. Тэгээд би магадгүй одоо ч бараг өнгөрсөн мах одоо Бээжингийнхаа аялалтаа мөнгө цуглуулжсэн дээрэлгүй тий. Тэгээд 11 сард ч юм уу тий 2026 оны 11 сард гоё шүп мөв авах ч юм билүү. Тэгээд тэрийг бас хүсэж байгаа. Гэтэ дотроо бодоод үлдээч гэж бодож байна. Та нар бас гоё vision board хийгэрээ 26 он ч дүнгэж эхэлж байна. Тэгээд одоо та нар жоохон бодож эхлээд баг багаар зургнуудаа цуглуулад нэг сартаа багтаагаад vision board хийх бол ямар ч асуудал үүж байна. Заавал ингээ өмнөх жил нь тэрийгэ бэлдсэн 12 сарын 31-нд тэгээд дууссан байх албагүй шүү дээ. Тийм болохоор та нар бас хийгэрээ гэж зөвлөж байна. Тэгэлээ хамтдаа зорилготаа хүргэе. Миний бичлэгийг хүлээж үздэг та нартаа зөндөө их баярлалаа. Хайртай шүү. Дараагийн бичлэгээрээ тоодохгүй уулзъя.